тууштай. Ер нь анханасаа л ингээд зорилго нь тодорхой. Ер нь л би яг өөрчлөгдөх хэрэгтэй юм байна. Зүгээр л хөөрхөн бай, гоё эмэгтэй бай гэж бодоод манай ээж болохоор айгүй тийм гоё эмэгтэй байдаг. Тэгээ залуу насны нэрээ ч гэсэндээ айгүй үзэсгэлэнтэй, одоо ч үзэсгэлэнтэй. Жимд явахын давуу тал гэх юм бол тэр жимд орсон цагаас эхлүүлээд 100% өөр өөртөө ажиллана гэдэг нь. Тэгээ хай vlog. За ингээд яг ийм бичлэг хийгээг баймар удсан байна. Тэгээд энэ удаагийн бичлэгээр болохоор би та нарт яагаад фитнест юу нэг явах хэрэгтэй, фитнест явахын давуу болон сул тал нь юу юм гэдэг талаар ярив. Тэгээ миний хувьд гэх юм бол би фитнест яваад яг 3 дахь жил рүүгээ орж байна. Яг 3 жил яваад яг надад ямар байсан бэ гэх юм бол ерөнхийдөө л угаасаа миний өмнөх бичлэгүүд дээр ингээ харагдаж байгаа маш юм тараалтай ирсэн. Айгу маш ер нь аль нэлээ ингээд илүү талчинтэй ирсэн. Тэгээд тэр маань ингээд яг ингээ Монголд ирсэн чинь айгу ингээд мэдрэгдсэн гэх юм уу? Манай ингээл игч мэгч ингээл айгуу гоё ингээл туранхай ер нь бие авч явж байгаа байт амар гоё. Тэнгүүт бие болонгууд нэг тийм өөртөө таалагдахгүй зүгээр ингээл явангууд амар хэцүү. Тэгээд яг нэг юм гэх юм бол гудамжаар ингээ явангууд хүн болон над руу яг хараад байгаа юм шиг тэгж санагдчихсан. Тэгээд ер нь л би яг өөрчлөгдөх хэрэгтэй юм байна. Би яг одоо л өөрчлөгдөхгүй болохгүй. Залуу байгаа дээрээ ингээ гоё сайхан баймаар байгаа штэ. Угаасаа яг энэ залуу нас чинь л ерөнхийдөө л хугацааны хувьд ч гэсэндээ маш богинохон. Тэгээ ер нь залуу яг энэ насны дээрээ зүгээр л хөөрхөн бай, гоё эмэгтэй бай гэж бодоод өөрийгөө өөрчлөхийг амар хүссэн. Тэгээд бас нэг юм гэх юм бол манай ээж болохоор айгуу тийм гоё эмэгтэй байдаг. Тэгээд залуу насны дээрээ ч гэсэндээ айгуу үзэсгэлэнтэй, одоо ч үзэсгэлэнтэй. Ер нь яг нэг тийм бүхэл цаг мөчөд амар тийм айгуу гоё бие авч явдаг, айгуу үзэсгэлэнтэй хүн байдаг. Тэгээд ингээд ээж маань юм байхад огтны юм байна гэж бодонгоот ингээд амар ингээ гунигтай ингээл айгуу зүгээр тийм сонин гэх юм уу. Тэгээд тийм болохоор ер нь за би өөрчлөгдөх хэрэгтэй юм байна гэж бодоод ерөнхийдөө л яг 2022 оны 9 сарын сүүлээс эхлээд жимд маш тууштай явж эхэлсэн. Ер нь яг тэр цаг хугацаанаас эхлээл маш тууштай. Ер нь анханасаа л ингээд зорилго нь тодорхой. Ингээд гоё болёо, өөрийгөө өөрчлөё гэд ихсэн гэх юм уу. Жимд явахын давуу тал гэх юм бол миний хувьд бол хамгийн ихнээс нь бол яг тэр жимд орсон цагаас эхлүүлээд 100% өөр өөртөө ажиллана гэдэг нь яг хамгийн давуу тал шиг санагдсан. Ягаад гэх юм бол бидний одоо бусад цаг мөчид за ажил байгаа, ажил дээр болохоор яг ингээл ажиллаа хийчин, за гэртээ байх юм бол гэрээ цэвэрлээд нэг тэрэггээд яг юмнууд ингээд өөр хийдэг. Харин бид нар ингээд биен дээрээ болохоор яг жим рүү орсон цагаас эхлээл зөвхөн өөр дээрээ анхаарч ажилладаг байхгүй юу? Одоо зөвхөн өөрийн биеийн одоо мөр хийж байгаа бол мөрний дасгал дээрээ ингээд анхаарч ажиллах ч юм уу те. Яг тэр жимд орсон цаг хугацаа эхлэлээс ахуулаад 100% өөртөө ажилладаг болохоор тэр бол маш хамгийн том давуу тал гэж боддог. Хоёрт гэх юм бол булчингийн мас нэмэх биеийн галбараа өөрөө бүтээх боломжтой. Йога тэгэл ингээл өөр янз бүрийн юмнууд байдаг шүү дээ. Тэрнээс илүүтэй яг та өөрийнхөө биеийн галбарыг бүтээхийг хүсэж байгаа бол фитнес бол номер 1 гэж би хэлмээр байна. Яагаад гэх юм бол яг фитнес дээр яг тэр дасгалд зориулаа, яг тэр хэсгийнхэн булчингийн массыг ингээд нэмэх боломжтой байдаг болохоор яг фитнес дээр хичээлэх юм бол маш тийм тохиромжтой. Нойронд ерөнхийдөө бол сайн байдаг. Гэхдээ хэрвээ та дасгалаа орой 9 10 үед хийх юм бол дими. Яг тэр үед ингээд дасгалаа хийж эхлэх юм бол эсэргээрээ шүн унтахаар болчдөг. Дасгалаа яг хизээ хийх нь амар чухал гэсэн үг. Нэг талтаа таны нойронд сайн гэхдээ тэрийг ингээ бүр орой хийх юм бол нойрчин хүрхээ ерөнхийдөө бол болчдөг. За нэг сая биччихсэн чинь цэнэг маань дуусаад тэгээд би гэрчиг өрөөд ирсэн байж гэн. Би хамгийн сүүлд нь болохоор давуу тал дээр ингэж хэлчихсэн. Өөртөө их итгэл нэмэгддэг. Тэгээд яг яаж өөртөө их итгэл нэмэгддэг вэ гэхээр яг ингээд нэг тийм өөрчлөлтүүдээ мэдрээд ингээ баг багаар яваад тэгээд ирэнгүүт бүр шал өөр болчдөг. Жишээлх юм бол би гэх юм бол яг нэг яваад 3-4 сарын дараа зүгээр л нэг тийм ингээл гоё нэг тийм зих яваал мэдрэмж нь ингээ нэг тийм би амар гоё харагдаж байгаа ингээд өөрчлөгдөд байгаа болохоор би ингээ улам гоё болж гин гэд тэр өөрчлөлтүүдэндээ урам аваад тэгээд өөртөө итгэл маань амар нэмэгдсэн юм шиг санагдсан. Яг ямар сул талууд байдаг вэ гэх юм бол цаг хугацаагаа маш их зориулагддаг болохоор цаг хугацаан дээр
ингээд юу яадаг юм шиг санагдсан. Одоо жишээлх юм бол энэ чинь 7 хоногт миний хувьд гэх юм бол бараг 5-аас 6 удаа явдаг. Тэгээд яг нөгөө жимдээ очих хугацаа, тэндээ очиод бэлтгэл хийгээд ер нь гарах хугацаа гэд тооцоолох юм бол ойролцоогоор 3 цаг зарцуулагддаг. Тэгэхээр яг өдрийн 3 цагийг жимс зарцуулагдана гэхээр чинь бас багагүй хугацаа байдаг болохоор хугацаа маш их зарцуулагддаг. За хоёрт гэх юм бол санхүүгийн хувьд ерөнхийдөө бол яг эхэлж явж байгаа хүмүүс жоохон хэцүү байж магадгүй. Яагаад гэх юм бол эхлээд явхад фитнесийн хэлбэрт төлнө. За хоёрт гэх юм бол хэрвээ тэр хүн анх удаага явж байгаа бол хувийн тасалжуулагч авах шаардлагатай байна. За тэгээд гуравт гэх юм бол нэмэлт суплемент буюу одоо BC уураг авах шаардлагатай байдаг. Гэхдээ энэ нь болохоор хүн болгоно янз бүр байдаг. Зарим хувийн тасгалжуулагчид болохоор шууд энийг ингээ хэрэглээд аваа гэд хэлчихдээ юм билээ. Би болохоор яг анханасаа шууд бол тэгж юу яж яваагүй. Хувийн тасгалжуулагчтай байгаагүй. Манай ихч болохоор 2 жил ингээ жимд хичээлсэн. Тэгээ манай заалны багш болохоор ингээд юм асуухад ингээд ямар ч тийм юугүйгээр хариулт өгчдөг гэсэн болохоор надад харьцангуй гайгүй байсан. Би тэгээ ихчээгээ дагаа тасгалаачдаг байсан болохоор яг ихч маань ерөнхийдөө бол маш их тусалсан. За тэгээ дээрэс нь нөгөө заалны багш маань ингээд хаяа хурж ирээд миний заал тасгалыг хийж гэж мэлгээд тэр нь бас амар их тусалсан гэж бодож байна. Миний хувьд болохоор би яг орой ингээд жимээ хийчээд гэртээ хүрээд ирэхээр ингээд нэг тийм одоо юмаа эдэтлэх ч юм уу эсвэл арай өөр нэг юм хийх гэхээр миний толгой юусаа ажилтдаггүй. Тэгээ би яг нэг тийм юу ч хэмээргүй болоод зүгээр л шууд унтахыг хүсдэг. Тэгэнгүүт тэр нь жоохон надад сул талтай юм шиг санагддаг. Өөр нэгэн сул тал нь болохоор шууд одоо тий нэг 7 хоног явбал өөрчлөлт ч юм уу эсвэл 14 хоног яваад тийм том бол өөрчлөлт гарна гэдэг хэцүү. Тэгэхээр жимд ерөнхийдөө бол маш тийм тууштай явж иж та өөрчлөлтийг харна. Тэгэхээр өөртөө ерөнхийдөө бол анханасаа тийм хүлээлт тавьж өгөөд хэрэггүй. За би сарын дотор ийм 10 кг хасах ч юм уу тэгээд 5 кг хасна гэсэн тийм үр дүн шууд өөртөө тавиад тийм хүлээлт ерөөсөө тавьж болохгүй. Тийм хүлээлт тавих юм бол та ерөнхийдөө бол маш хурдан шантарна. Тэгээд ер нь бол явах хүсгээ болно. Тэгэхээр аль болох өөртөө ерөнхийдөө бол за хамгийн багадаа 3 сарын дараа би ингээд ерөнхийдөө бол үр дүн гаргаж баг өөрчлөгднөө гэсэн нэг тиймэрхүү бодолтой байх юм бол ерөнхийдөө бол зүгээр. За тэгээд яаж өөрийнхөө зорилгыг бүтээх вэ? Яаж хэрхэн яг ямар зорилготой яаж тий жимд явдаг болох вэ гэх юм бол өөрөөсөө ихнээс нь асуух хэрэгтэй. Би яг биеийнхээ айл хэсгийг өөрчлөхийг хүсэж байна. Магадгүй турах байгаа бол би яг хэдэн килограмм турах уу? За би 5 кг турнаа гэсэн зорилготой байх ч юм уу тий. Тэгээд хүн ерөнхийдөө бол нөгөө ерөөсө хандаггүй зорилго ингээл цаашаа үргэлжлүүлдэг. Миний хувьд гэх юм бол би ихнээс нь зүгээр турах байсан. Харин одоо болохоор би илүү биеийн альбрыг илүү гоё болгохыг хүсэж байна. Хүний зорилго ерөөсө дуустдаггүй юм шиг санагдсан. Улам гоё болох тусмаа улам л ингээл өшөө илүү ихийг хүсээл улам л гоё болохыг ерөнхийдөө л хүсдэг. Тэгэхээр яг өөрөөсөө асуугаад ямар зорилготой байх уу тий. Магадгүй та тэр одоо нөгөө хэсгээ ингээ хөгжүүлэх ч юм уу, өгцөг бол өгцгөө хөгжүүлэх. За мөр бол мөрийнхаа юугаа цээж энийг тэрэг гээд тий яг ямар зорилготой байх уу гэдэг чинь амар чухал. Тэгэхгүй яг зүгээр нэг тийм хоёрын хооронд зүгээр л жимд явчих. Зүгээр л жимд явахын тулд би явж гин. Зүгээр л явах нь зорилго ч юм уу тий. Тэнгүүтээ очингуудаа яг бас тасглаа хийхгүй яриад нэг тийм цагийг хийд юм өнгөрөөсөн тийм бити байгаасаа гэж би хүсэж байна. Гэх юм бол заримдаа ингээ хүмүүс өөр зорилготой явдаг хүмүүстэй танилцах ч юм уу. Миний хувьд болохоор би яг жим дээр ороод 100% өөртөө ингээ хөрөнгө оруулалт хийж байгаа болохоор хин нэгэнтэй харьцахаасаа илүү би яг тасгалтаа төвлөрөөд яг өөртөө 100% ажиллахыг хүсдэг. Тэгэхгүй яг танилцъя барий ингээ тгий гэхээр надад жоохон амар тийм юу байдаг. Яг нэг тийм миний цагнаас хулгайлаад байгаа юм шиг. Яагаад гэх юм бол би энэ чинь цаг хугацаа гаргаад ингээ явж байгаа. Тэгэнгүүт хажуунаас нэг хүн ирэнгүүтээ ингээл нэг янз бүр болоод ч юм уу тий. Тэгэнгүүт нэг жоохон хэцүү гэх юм уу. Тэгэхээр ер нь тийм бити байгаасай. Гол нь яг тий гой зорилгоо тодорхойлоод тэгээд жимд яваасай гэж хүсэж байна. За тэгээ миний хувьд гэх юм бол ерөнхийдөө бол жимд явах давуу болон сул талуудыг хэллээ. За тэгээ зорилгоо бас тодорхойлох талаар хэллээ. Тэгээд эндээс та бүхэн яг өөртөө хэрэгтэй мэдээлэл аваасай гэж хүсэж байна. Эхлэхээ бити ингээд дараа 7 хоног ч юм уу 2-7 хоногийн дараа
Эсвэл яг тэдэн сарын 1-ээс гэж битгий юу байгаарэ. Шууд эхлээрээ. Шууд эхлэх чинь хамгийн чухал шүү. За тэгээд амжилт хүсье. Баярлалаа. On different sides, on different times, stuck in